За та бүхний өдрийн амгалан айлтгая. Хан үйлдвэргийн насан туршийн суралцахуйн төвийн Монгол оршихуй үндэсний бичгийн цуврал хичээлд таныг урьж байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв Монгол бичгийг баятын фонтор бичих гарын байрлалыг сурна гэдэг. За энэ хичээл нь анхлан суралцагч бүх насны хүмүүнд зориулснаар онцлогтой. За дэлгэцэнд харагдаж байгаа компьютерийн давчлуур гарын зураг дээр Монгол үсгийн гарын байрлалыг заасан үснэгтийг харуулж байна. Энэ нь Монгол бичгийг компьютерт баятын фондоор бичих гарын зөв байрлалыг харуулж байгаа юм. Бүр ойлгомжтой болгох зорилгоор бүх өнгөөр Монгол үсгийг бичээд чухар кирилл үсгийг бичиж улаан өнгөөр цавцсан. За энэ нь keyboard буюу давчлуулт гар дээр байрласан үсгийг өдлөн зохионд та бүхэнд хялбар явах болно. Ер нь баятын фонтоор шивхэд эгдэж үсгийн байрлал нь латин ба монгол үсэг нь ижил учраас хялбар байдаг. Харин эс үсгийг бичгтээ бол та бүхэн үсгийн зааврыг үзэж нүдлээрээ. За ингээд бүгдээрээ одоо үсгээ нүдлэн тогтоосон учраас үг очиж үзье. За жишээ нь ингээд та бүхэн ном, дэвтэр, онон үнэн гэсэн үгнүүдийг ингээд бичиж үзье. Эхний хичээлээр Word програм дээр хэрхэн бичих зааврыг танилцуулсан. За тийм учраас та бүхэн би мэдж байгаа гэж бодож байна. Та бүхэн шинэ хуудас нэгээд дагаад бичээрэй. За жишээлбэл ном гэж бичье. Тэгэхээр латин үсгийн энэ үсгэн дээрээ дарна. За о үсэг маань хүү зүүн дээр байрладаг гэж заасан. За тэгээд латин үсгийнхаа ийм үсгэн дээр дарна. Заавлаа. За ном гэдэг үг бичлээ. За дэвтэр э үсэг, е үсэг, в үсэг, дахиад т е эргээд. За дэвтэргээ гаргаж байна. Онон гэж үчи. Хүү үсгэн дээрээ дарлаа. Дараа нь энэ үсэг. За монгол өвчгөр бичгэд үгийн нэгдүгээрээс хойш эрүүг нь гэдээс ороод уугаар бичдэг учраас одоо энэ в үсгэн дээр дарна. Энэ үсэг. За онон гэдэг үг бичлээ. За ингээд буудал бичлэг одоо ижил үгсийг бичэхэд маш хялбархан байна. Та бүхэн ингээд өөрсдөө дадлаг хийгээрэй. Бичгтээ латин үсэг дээр дарах ба харин дэлгэцээр бол монгол өвчг болж хувирч харагдаж байгаа. За та бүхэн гэгүүч үсгийн гарын байрлалыг мэд сурч авлаа. Та бүхэн ингээд тэмдэглэж тогтоож аваарай. Дараагийн хичээлээр бид орхиц А үсгийг хэрхэн бичих вэ? Санаа гэд анхааран суралцсан тань гэлээ да.